Дархуул аймагт анх удаа Байтар орны насан туршидтын 2017 оны улсын авраг шалгаруулалт тэмцээн найрамдал талбайд болж байна. Өнөөдөр тус тэмцээний нээлт болж аймгийн удирдлагууд сүнтгэл үзүүллээ. Аймгийн засаг даргын 2017-оос 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд спортын холбоотын хамтын ажиллагааг дэмжих замаар улсын чанартай тэмцээн уралдааныг орон нутагт хамтран зохион байгуулна гэж төлөвлөсний дагуу 2017 он гарсаар 5 удаагийн улсын авраг шалгаруулалт тэмцээнийг зохион байгуулж байгааг нэг нь энэхүү Байтар орны насан туршидтын улсын авраг шалгаруулах тэмцээн юм а. Тэмцээнээр бидний сайн мэдэх олимпийн төрөл буюу рекорд компаундын төрөл нийлмэл ном гэж хүмүүс сайн мэддэг. Энэ хоёр төрлөөр тамирчид маань хувийн харванд буюу эрэгтэй эмэгтэй баг, холимог багаар цэцмэрнээ сорих ийм тэмцээн байгаа. За энэ тэмцээний маань онцлог гэх юм бол бид нэр 11 сарын 26-наас Бангладеш хотод зохион байгуулагдах Азийн авраг шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг бас сонгон шалгаруулах, мөн 2018 онд зохион байгуулагдах хүүхдийн олимпийн наадамд оролцох, эрхийг олж авах тэмцээнд оролцох бас тамирчдыг сонгон шалгаруулах ийм чухал тэмцээн байгаа. Дархан хот маань Монгол улсын олон улсын авраг шалгаруулалт тэмцээнүүдийг хүлээн авч арга хэмжээ зохион байгуулдаг спортоор бол бас үлгэр жишээ ийм сайхан хот. Түүн дээрээ бас Монголын Байтар орны анхны улсын авраг өөрийнхөө нутагт хүлээн авч өөрийнхөө ард иргэдэд энэ спортын сайхныг танилцуулах, энэ спортоор хичээлж байгаа өөрийнхөө холбооны тамирчдыг сурталчлах, мөн энэ тэмцээнээр төв дэлхийн олимпиад орж байгаа тамирчдыг сурталчилж байгаа нь бол Дархан хотын засаг даргын тамгын газар болон биеийн тамир спортын газар энэ маш их хөтөлбөрийн үр шим байна л да. Тийм учраас дарханчуудаа маш баярлалаа гэж хэлье. Энэ жилийн улсын авраг шалгаруулалт тэмцээнд 12 байгууллагын 87 тамирчид оролцож байгаагаас олон улсын хэмжээний мастер 13, спортын мастер 23, спортын дэд мастер 12 оролцож нийт тамирчдын 58% нь өндөр зэрэгтэй ажээ. Жил бас тамирчдын чансаа бол нэмэгдсэн байна. Оноо тамирчдын оноог харахад, өрсөлдөх чадварыг харахад бас сайн байна. Урд жилүүдийнхээс илүү. Би болохоор Орхон аймгийн хангард спорт клубээс Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх хангард спорт клубээс оролцож байна. Манайхаас эрэгтэй 5 тамирчин, эмэгтэй 3 тамирчин энэ удаад оролцож байгаа. Би энэ 15 онд оны шилдэг тамирчнаас одорж исэн. Аймгийн аваргаар алтан медаль авч исэн. Тэгээ ерөнхийдөө улсдаа бол ерөнхийдөө одоо тийм амжилт гаргасан юм байхгүй байгаа. Энэ спортын одоо онцлогийг таас юу гэж бодож байна? Энэ их төвчээр шаардсан хүний мэдрэхүүнүүдийг их шаарддаг. Энэ л тэмцээндээ оролцож байгаа бүх тамирчидаа өндрөөс өндөр амжилтыг хүсье. Бас өөрөөсөө рекордуудыг бас сэвдэрээ гэж хүсье. Би одоо хичээлээ дөрөвт хичээлд явж байна. Спортын мастер цолтой. Заалны улсын авраг болон залуучууд улсын аврагт төрүүлж исэн. Насан туршид улсын аврагаас бас багаар ус төрүүлжсэн. Тэгээ бас заалны бас олон тэмцээнүүдээс медаль байгаа. Дархуул аймгийн тамирчид Байтар орны спортоор 2011 оноос хичээллэж эхэлсэн бөгөөд спортын мастер жаргал сайхан оюун чимээгнаар тамирчдаа дасгалжуулан ажиллаж гадаад дотоодын уралдаан тэмцээнд тогтмол оролцож байна.